Энэ нийлээд ороод ирэхээр бидний хотоод гидсэнд бол маш их хэмжээний ачаалал өгдөг. Тэгэхээр энэ ачааллаас хэвийн хоол боловсруулах замын үйл ажиллагааны хэвийн хүн бол даваад гарчдаг бол угаасаа үйл ажиллагаанд доголдчихсон дээр нь архаг өвчлөлттэй, өрөвсөлт өвчлөлттэй, шархлаад өвчлөлттэй хүмүүс бол энд бол маш их хэмжээгээр өртөн. Тийм учраас та цагаан сараар явахдаа алиар орж зочлоод золголт хийгээ явж байхдаа аль болохоор чихэрлэг зүйл битгий хэрэглээрэй. Хотоод хоол боловсруулах замын үйл ажиллагаа, хоол шингэц муудах тал дээр илүү дэлгүү ярих гэдэг юм л да. Ягаад тэгэхээр одоо бид нэр хэдхэн хоногийн дараа монголчууд бүгдээрээ сар шинэ баяраа тэмдэглээд ингээд айл хотлороо ингээд золголт хийгээд явнаа. За бидний иддэг хоол юу байдг вэ бүгдээрээ мэдчихэж байгаа те. Нэлээ их хэмжээний өөх тостой, уурагтай. За дээр нь хамгийн гол нь бид нар айл болгоноор ороод ингээд хооллоод явхаар идж байгаа хоол маань өдөрт авах хэвээр тэр идэж боловсруулж чадах хэмжээнээс баг 3 дахин илүү юм хоол идсэн явж идэг. Тэгээ энэ нэг өдөр биш. Битүүнтэйг нийлээд баг 3-4 хоног ингэж явдаг. За энээс үүдээд монголчуудын хувьд бол яг цагаан сарын дараагаар эмнэлгийн зүг явдаг юм бүтэн айрам үүсдэг. Өөрөөр хэлбэл ихэнх хүмүүс маань бол хотоод гитсэн нэлээ хямарсан, нойр улчирхаан цочирчсан хотоод нүвдсэн ийм эмнэлэг рүү явдаг. Тэгэхээр энэ нь угаасаа нэгдүгээрт цагаан сарын тэр хүнд хоолыг боловсруулах чадваргүй өөрийнх нь тэр хотоод хоол боловсруулах замд доголдсон байгаа дээр нь маш их хэмжээгээр өөх тостой хоол идээд нэгт хоёрт нь болохоор яаж юм гэхээр одоо эн чинь ингээд улирал солигдож байгаа. Тэгэхээр улирал солигдохоор хүмүүсийн хууч өвчин буюу архаг өвчлүүд ерөөхдөө сэтэрдэг. Ялангуяа энэ хавар цагт бол хавар өвлөлт дуусаад хавартай золгох энэ үед бол хүмүүсийн хотоод хоол боловсруулах зам элэг цусны нойр улчирхаан асуудлууд бол ер нь бол сэтэрч ингэж архаг өвчлөл нь бол юм хурц хэлбэрлэл рүүгээ орж ирдэг. Тийм учраас би өнөөдрийнхөө энэ лайвыг ер нь бол энэ 2 сард бол би нэг л лайв явуулна. Тэгэхээр энэ лайв дээр та бүхэнд энэ цагаан сараар ухтаад тийм ээ бид нэр хоолныхоо шингэцгийг өмнө нь ингээд жоохон арга хэмжээ авчихсан байвал цагаан сарын үеэр болон цагаан сарын дараа хүндрэл үүсэхгүй байх, өөрийнхөө архаг хууч өвчнийг сэдрэхгүй байх ийм боломж үүснэ. Тэр утгаар нь би өнөөдөр хотоод хоолны шингэц гэдэг сэдвээр голлон ерөөхдөө мэдээлэл зөвлөгөөгөө өгөөд тэгээд та нартайгаа ерөөхдөө асуух асуултанд нь хариулаад явчих гэж бодож байна. За асуух зүйл байвал комент хэсгээр бичээд яваарай. Би лайвынхаа 2 дахь хэсгээр асуултанд нь хариулаад явъя. За ерөөхдөө дуу зүгээр ах шиг байна хүмүүс маань. За тэгэхээр бидний хоол тийм ээ ерөөхдөө хотоод хоол боловсруулах зам руу ороод ингээд боловсрж байгаа. За тэгэхээр тэр боловсроод дараа нь тэндээсээ бид нэр шимт хичээлээ авч ингэж явах энэ процесс хэвийн явагдахгүй байгаа үндсэн ерөөхдөө шалтгаануудыг ингээд 3 хэсэг бид нар хуваачиж болно. За нэгдүгээрх нь том нийлэн ихэнх хүмүүст байдаг гол асуудал нь юу гэдэг вэ гэхээр хоол боловсруулах замын өрөвсөлт өвчлөлттэй байх тохиолдолд хоолоо боловсруулж чадахгүй, шингээж чадахгүй энэс болоод асуудал үүсч идэг. Тэгэхээр өрөвсөлт өвчин байдаг байна тийм ээ. Тэгэхээр бидний хотоодны 12-3 гидсний шархлаад өвчлөлийн үед за тэгээд илэгний өрөвсөл байна, цөсний хүүдийн өрөвсөл байна. Архаг болон хурц тийм ээ. Зочмог өрөвслүүд байна. За нойр улчирхай бол маш их энэ хүчтэйгээр мэдрэгддэг. Нойр улчирхай өрөвсөлт өвчин байна. Тэгээд цаашлаа бидний нарийн гэдэс, бүдүүн гэдэс, тэгээд шулуун гэдэс гэдэг ингээд тоол боловсруулах замд бол өрөвсөлт өвчин байх юм бол бидний хоол хүнд хоол идэх, нэг доор их өөх тостой хоол идэх, хэмжээний их хоол идэх үед бол дараа нь хүндрэлүүд бол үүснэ. За тэгэхээр бид нар хэрвээ танд хоол боловсруулах замын ямар нэг өрөвсөлт өвчлөл байгаа бол та энэ цагаан сарын үед хүнд хоол идэхийн үед идэх үед сэдрээд архаг байдал нь хурц хэлбэрлүүг орж магадгүй гэдэг үднээс урьдчилаад өрөвслийн эсрэг ямар нэг арга хэмжээ авч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бидний номер 1 анхаарах зүйл байгаа. За тэгэхээр бид нар хоол боловсруулах замын хотоодны өрөвслээс хамгийн түрүүнд салах хамгаалах сэргийлэх тэр зүйл нь юу гэдэг вэ гэхээр тэр өрөвсүүлээд байдаг, цочроогоод байдаг тэр хүнсийг ерөнхийдөө хэрэглэнээсээ багасгаж өгнө. За тэгэхээр энэ зүйлд бол ерөнхийдөө 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүн яг орж ирдэг. За тэгэхээр энэ дээр бол бид нар хичээл биш учраас би бүгднийг хэлээд яах вэ? Ерөнхийдөө энэ дээр хэлэхэд түгээмэл байдаг зүйл нь юу гэдэг вэ гэхээр их хэмжээтэй өөх тосны хүнсний бүтээгдэхүүн идж байгаа, уурагтлаг хүнсний бүтээгдэхүүн идж байгаа үед хэрвээ та чихэрлэг хүнстэй хамт идэх юм бол за энэ нь нөгөө морийг мордуулна гэдэг шиг болчдөг. Тэгэхээр та бүхэнд анхааруулж хэлэхэд цагаан сарын үед та аль болохоор чихэртэй уух шингэн тийм ээ ундааны шүүс за тэгээд чихэр шоколад гэх мэтчлэн ийм хүнсний бүтээгдэхүүнийг тэр нөгөө бууз тийм ээ
чансан мах одоо тэр ууцтайгаа хамт хэрэглэхгүй байх нь хотоод гисийг өрөвсүүлэхгүй байхад их тус болдог, дэм болдог. Тэгэхээр энд юу явж байгаа нэхээр нэг талдаа тэр өөх тоос уураг маань их хэмжээний чихэр гэдэг чинь өөрөө нэг талдаа нүүрс ус орж ирж байна шүү. Тэгэхээр энэ нийлээд ороод ирэхээр бидний хотоод гисэнд бол маш их хэмжээний ачаалал өгдөг. Тэгэхээр энэ ачааллаас хэвийн одоо хоол боловсруулах замын үйл ажиллагааны хэвийн хүн бол даваад гарчдаг бол угаасаа үйл ажиллагаанд доголдчихсон дээр нь архаг өвчлөлттэй, өрөвсөлт өвчлөлттэй, шархлаад өвчлөлттэй хүмүүс бол энд бол маш их хэмжээгээр өртөн. Тийм учраас та цагаан сараар явахдаа алиар одоо орж зочлоод золголт хийгээ явж байхдаа аль болохоор чихэрлэг зүйл битгий хэрэглээрэй. Чихэрлэг одоо төрлийн бүх зүйлийг. За хэрвээ бүр хэрэглэмээр байвал хоолой шингээснийхэн дараа хэрэгжилж болно тийм ээ. Яг зэрэгцүүлээд одоо айлд ороод тавхтаа эдэгийн одоо амсаал чихэртэй ааруул чихэртэй одоо зүйлийг хэрэглээл дараа нь бууз эдэл ингээ явчих юм бол ер нь бол ходоод гисийг хямрах хамгийн том асуудал болж ирнэ. За дараагийн нэг одоо хамгийн их асуудал үүсгдэг юм нь болохоор цардуул их орсон хүнсийг одоо бид нэр өөх тостой болон их хэмжээгээр идж байгаа хоолтой зэрэгцүүлээд хэрэглэхэд одоо гидсний хий их үүсдэг. За хоолыг боловсруулж чадахгүй байдалд хүрдэг. За тэгэхээр бид нэр цардуул ихтэй хүнс гэдэгт юу ордог вэ гэхээр ерөнхийдөө хөрсөн доор ургадаг, ногоонууд ордог. Тэгэхээр эндээс бол бидний хувьд цагаан сараар айл болгоны ширээн дээр байдаг тэр хүнс нь болохоор одоо төмсний салаад байгаа шүү дээ. Нийслэл салаад гэдэг. Тэгэхээр тэрийг бид нэр хэрвээ нөгөө өөх тостой хоол хүнстэйгээ хамт хэрвээ одоо их хэмжээгээр хэрэглэх юм бол бидний ходоод нь тэрэн дотроо нойр улчирханд бол асар их ачаалал өгдөг. Тэгэхээр нойр улчирхаа бол ерөөсөө тэр их өөх тосыг боловсруулах гэж маш их хэмжээгээр ачаалал авж байгаа дээр нь их хэмжээгээр цардуул ороод ирэхээр энэ бол нойр улчирхааг бол одоо сэхэл өгөхгүй болгоод өгнө. Тэгээд дээр нь чихэртэй зүйл уугаад хэрэглэх юм бол нойр улчирхаа шууд гэмтдэг, маш их хэмжээгээр гэмтэнэ. За тийм учраас та бүхэн маань одоо энэ дээр анхаараарай. Тэгэхээр ер нь бол хоёр зүйлийг л би өнөөдөр хэлье. Цагаан сарын үед та чихэртэй зүйл бити хэрэглээрээ нэгт, хоёрдугаарт гэх юм бол юугаан тийм ээ цардуул ихтэй ногоо, хүнсний ногоо баг хэрэглээрээ. Аль болохоор навчит ногоо, аль болохоор ногоо өнгөтэй ногоотой тийм зуушийг түүж одоо олж тийм ээ хоолтойгоо хамт идэх юм бол таны идж байгаа тэр махан хоолны чинь шингэцийг дэмжиж өгнө. Өөх задлах тэр одоо нөгөө өөх тостой хоолны чинь задлах цөсийг чинь илүү сайн одоо үйлдвэрлэж өгнө. Тэгэхээр бид нойр улчирхаагаа цөснийхөө үйл ажиллагааг дэмжиж өгөхийн тулд саяны энэ зөвлөгөөг бол дагаарай. Тэгээд ер нь бол энэ лайвыг одоо 100-аад хүн үзэж байна. Та бүхэн маань гэртээ одоо зочид ирэхэд дандаа бидний хайртай үр хөөхөд аав ээж одоо хамаатан садан ирж байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй аль болохоор сонголттойгоор тийм ээ 100 шаа хийхдээ дандаа төмсний салаад одоо нийслэл салаад биш. Аль болохоор ногоо навчит ногоотой бас одоо байцааны салаад ч юм уу, шин ногооны салаад ч юм уу, хүр манжингийн салаад ч юм уу иймэрхүү байдлаар хийгээд тавих юм бол тэр хүнд хоолыг боловсруулах дэмжлэг болсон тэр хоол боловсруулах өөрийнх нь ферментүүдийг үйлдвэрлэхэд одоо их тус болно, дөхөн болно. Тийм учраас бас энийг бүгдээрээ хэрэгжүүлээрэй гэж уриалмаар байна. Тэгээд айл болгон одоо тэр навчит ногоог аль болохоор сайн хэрэглээд байвал тэр хүнд хоолыг боловсруулад хоолны шингэц муудахгүй байх юм боломжийг хайртай хүмүүстэй өгөх болно гэж хэлье. За тэгэхээр бид нар бас урьдчилаад ерөнхийдөө хоол боловсруулах тэр задлах хоолыг задладаг тэр уургуудыг задладаг нүүрс ус өөх тосыг задладаг фермент нь хэрвээ таны биед бага ялгардаг бол тэрийг нөхсөн урьдчилаад бас ийм бэлтгэлүүдийг хэрэгжилж болно. За тэгэхээр монголчуудын хамгийн их түгээмэл хэрэгэлдэг бүр одоо дээрээс үеэс л одоо дээр үе явахад тийм ээ социализмын үеэс л хэрэгэлдэг хүн болгоны мэддэг одоо нөгөө юу байгаа штэ. Мизенфорт гэдэг те. Тэгэхээр мизенфорт ч юм болохоор ер нь дотор нь нойр улчирхаан фермент явж байгаа, бэлнээр орж ирж байгаа. Гэхдээ энэ бол нойр улчирхаа бол өөрөө олон төрлийн фермент ялгаруулж байгаа. Тэрний нэг л төрлийнх нь фермент учраас энэ бол ер нь бол хоцрогдсон. Одоо бол түүнээс олон төрлийн баялаг ферменттэй юм бэлтгэлүүд бол худалдаанд эмийн сангуудад бол зөндөө байгаа. Тэгэхээр та бүхэн урьдчилаад ерөнхийдөө хүнд хоол идэхээс өмнө за одоо нэг 3-4 хоногийн өмнөөс эхлээл урьдчилаад тэр хоолныг шингээдэг фермент ихээр агуулсан тэр бэлтгэлүүдийг бас хэрэглээд эхэлчих хэрэгтэй. Тэгвэл яг таны өөрийн фермент нь идэвхжээд яг тэр хүнд хоолоо боловсруулах тэр хоолоо шингээх тэр одоо чадамж нь бол сайжирнаа. Тийм учраас урьдчилаад бас хэрэглээрэй гэж хэлмээр байна. За манай төв дээр болохоор нойр улчирхааны ферментүүдийг идэвхжүүлээд өгдөг. Тийм химийн бодис нэмж ороогүй дандаа л байгалийн гаралтай юм эмийн ургамлуудаар хийгдсэн юм 20 төрлийн эмийн ургамалтай юм юу байдаг бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр тэр болохоор яг үхээр ходоодны хүчлийг маш сайн дэмжиж өгдөг.
За тэгэхээр ер нь бол 30-аас 35-аас дээш настай хүмүүсийн хувьд бол ходоодны хүчил бол дандаа бага байгаа. Ходоодны хүчил ихтэй байдаггүй, байх боломж ерөөсөө байхгүй. Сөөргөө завир илрээ чэж хорсоод ч юм уу ам гашаа өргөж байгаа бол энэ бол ходоодны хүчил биш шүү. Энэ бол ихэнхдээ цөсний хүчил явж идэг. Тэгэхээр та ходоодны хүчил ихтэй байна гэж бити өөрийгөө андуураарай. Одоо жишээ нь 60 гарсан хүмүүс миний ходоод гисэлтаа ихтэй байна, гашуу амтагдаад байна гэдэг. Энэ бол ерөөсөө ходоодны хүчил ихтсэндээ биш, эсрэгээрээ багтцсан байдаг. Тэгэхээр бид нар яг үгээр ходоодныхаа хүчлийг дэмжиж одоо хэвийн байдалд нь оруулж авах хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь нөгөө хүчлийг дээш нь оруулахыг хордог тэр хунигч булчин чинь л ажиллахгүй байгаа учраас ходоодны хүчил багч байсан танд тэр завир өгöd байгаа. Тийм учраас хэрвээ та янз бүрийн хүчил дарангуулах юм уу, хүчил саармагжуулах зүйлийг хэрвээ одоо хэрэглээд байх юм бол тэр их махан хоол идэх, тэр өөх тостой хоолыг бол боловсруулах тэр чадамж байхгүй болно. Таны идж байгаа тэр одоо махтай бууз болгон чинь маш хэмжээгээр өөх тостой хэмжээгээр одоо мах агуулсан байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг сайн задлаж байхын тулд таны ходоодны хүчил хангалттай хэвийн хэмжээгээр ялгарч явах хэрэгтэй. Гэтэл тэрийг нь хэрвээ та дарангуулаад авах юм бол ходоодны дотор хоол чинь боловсроогүй бол дараагийн шат амжилгандаа боловсрч чадахгүйгаас болоод таны хоолны шингэц бол асар ихээр мууднаа. Тийм учраас та одоо ходоодны хүчлийг дэмжих тийм арга хэмжээг аваарай. За тэгэхээр миний саяны хэлээд байгаа тэр ходоод нь хоол боловсруулах замын үйл ажиллагааг цогцоор нь дэмжиж өгдөг яг чиглэсэн тусгайлан гаргасан юм үрэл байдаг юм. За тэр нь болохоор ходоодны хүчлийг бол нэгдүгээр дэмжиж өгдөг. За үрүсэл байх юм бол бас үрүсэл төлчөхөд бол хавсарх үйлчлэгээ үзүүлж яадаг. Хэрвээ таны цөс өтгөрөлтэй, цөсний зогсон гошилтай, цөсөндөө янз бүрийн чулуу ургацсантай ийм лаг үүссэн ийм байх юм бол тэр цөсийг одоо ялгаруулалтыг бол дэмжиж өгдөг. Цөсний өтгөрлийн эсрэг ийм үйлчлэгээтэй бас үйлчлэгээ үзүүлдэг тийм бас дотроо ийм чиглэсэн бүтээгдэхүүн байдаг. За мөн нойр улчирхаан энзимүүд байгаа. Нүрс усыг, ураг өөх тосыг задлагдаг, энзимүүдийг задлагдаг. Тэр бас дотор нь эмийн ургамлууд одоо дэмжиж өгдөг, ялгарлын дэмжиж өгдөг ийм эмийн ургамлууд гэдэг ингээ 20 төрлийн эмийн ургамлтай ийм бүтээгдэхүүн байдаг. За энийг бол ер нь бол яг одооноос эхлээд уугаад эхлүүл яг тэр цагаан сарын үед таны хоолыг боловсруулад шингээх тэр процессыг дэмжиж өгдөг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн дээр бол та нар яг одоо хавар цагт бол нэг уучхад маш зүгээр. За намар бас нэг уучхад зүгээр байдаг. За тэгэхээр энийг бол би та бүхэн зөвлөмөр байна. За эмийн сангуудад байгаа бусад тийм нойр улчирхаан одоо фермент агуулсан бэлтгэлүүд бол бас байгаа. Тэгэхээр тэднийг бас хэрэгжилж болно. Миний одоо хэлж байгаа манай худалдаанд байгаа энэ хоолны шингэцийг сайжруулж өгдөг. Ходоод гэсний энэ бүтээгдэхүүн нь болохоор зөвхөн ганцхан нойр улчирхаан фермент биш, давхар цөсний ялгарлыг дэмжиж, ходоодны хүчлийг дэмжиж өгөөд бүхэлдээ таны хоол боловсруулах замын үйл ажиллагааг дэмжиж өгдөг учраас хэрэглэхэд бол нэгдүгürt гаж нөлөө байхгүй. Тэгээд үр дүн бол их сайн байдаг. Тэгэхээр урьдчилаад ерөнхийдөө цагаан сараас өмнө бол хэрэглээд явчих болноо. За тэгээд танд ер нь ямар яг эмчилгээ, үрүсэл дарах эмчилгээ, нөхөн сэргийх эмчилгээ хэрэгтэй болох вэ гэдгээ мэдъя гэх юм бол манай дээр та холбогдох шинжилгээнүүд аваад ирж болно. Тэгэхээр бид нэр таны шинжилгээг харж агаад танд тохирсон ийм нөхөн сэргийх эмчилгээг бол зөвлөдөг. За тэгэхээр энэ нөхөн сэргийх эмчилгээ нь болохоор танд бол хоолны зөвлөгөө, давхар өгөө явцдаг. Дээр нь ходоод гисний булчингуудын үйл ажиллагааг дэмждэг ийм иллэг дасгал ийм халуун жин гэдэг юм тийм ээ тосон иллэг энэ төр бас давхар зөвлөдөг учраас ерөнхийдөө хоолны шингэцийг бол маш сайн дэмжиж өгдөг байгаа. За бид нэр 2 сард бол энэ зөвлөгөөгөө 50% хөнгөлөлттэй өгөх энэ үйлчилгээг нэг л удаа явуулна. Одоо 2 сар 1-р хоног цөөх юм байна. 2-р цагаан сар гэдэг хүмүүс ачаалалтай байгаа учраас бид нар бол ер нь бол сар болгон 2 удаа энэ зөвлөгөөний өдрөлгөө явуулдаг. Тэгэхээр энэ сард бол зөвхөн ганцхан удаа 2 сарын 11-нд зөвлөгөөг 50% хөнгөлөлттэйгээр өгдөг ийм одоо өдрөлгөө явуулах гэж байгаа. Тэгэхээр маргааш 9 байгаа шүү дээ, тий. Маргааш 9 10 өнөөдөр ч 9 шүү дээ, тий. За маргааш л үлдчихэж байгаа юм байна. Маргааш бүртгэл одоо цаг аавна. Уцаар цаг аваад зөвлөгөө авах хүмүүс маань урьдчилаад бидний одоо боловсруулсан асуумжуудыг эхлээд өгөөд тэгээд 11-ндээ ирээд зөвлөгөөгөө авах юм байна. Тэгэхээр маргааш та бүхэн маань хэрвээ сонирхож байгаа юм бол энэ 50% хөнгөлөлттэй зөвлөгөөний өдөр цагаа аваад тэгээд манай менежерийн 95 тэг 47 57 гэдэг дугаар тэрэн дээр одоо холбогдоод юу байгаарай зөвлөгөө авч болно. За заавал энэ 50% хөнгөлтгүйгээр зүгээр зөвлөгөө авъя гэх юм бол ажлын өдрүүдээр та холбогдоод хүрээд ирж болно. За асуултууд ирсэн байгаа учраас би одоо асуултынхаа хариулах хэсэг рүү ороо явчаа гэж бодож байна. За лайв маань. За энэ дээр амар сайхан цөс өтгөрөөд ам гашуу оргиод байдаг.
им яаж авах вэ гэж юм. За түрүүн миний танилцуулсан энэ болохоор им бол биш. Энэ бол баяжуулсан хүнс гэж явдаг. Тэгэхээр ямар нэгэн эрчимжүүлсэн химийн бодис энэ төр ороогүй. Ер нь бол функционал хүнс гэдэгтээ ордог. Тэгэхээр функционал хүнс гэдэг ойлголт монголчуудын хувьд бол одоо бас зарим хүнсэн дээр компаниуд бол хийдэг болчихсон байгаа. Өөрөөр хэлбэл та өдөр тутамдаа идж байгаа өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээс авч чадахгүй тэр шимт хичээлийг авах ийм одоо хүнс гэсэн баяжуулсан хүнс. Тэгэхээр энэ дотор хамгийн гол нь тэр баяжуулаад байгаа тэр түүхийн хэд нь болохоор зүгийн аж ахуйн, зүгийн бал, зүгийн одоо цэцгийн тоос, зүгийн лав, зүгийн жилий эдгээр орсон. Тэгээ дээр нь 20-од эмийн ургамал орсон байдаг. Тэгэхээр энэ бол ийм биш. За манай төв дээр ирээд авч болно. Уцаар холбогдоод, чатаар холбогдоод юу яаж болно? Авч болно. За энэ 42 хоног хэрэглээ нь болохоор 66800 төгрөгийн үнэтэй байдгийн. Тэгэхээр ер нь бол та аваад эрчимжүүлсэн маягаар 1 сар хэрэгжилж болно. Ердийн байдлаар хэрэглэе гэх юм бол 6-7 хоног хэрэгэлдэг юм байна. За тэгэхээр хэний хувьд бол амар сайхны хувьд цөс өтгөрөө дам гашуураад байгаа бол цөсөө сайн урсцын сайжруулах арга хэмжээ аав. Нэгдүгээр ус бол ерөөсөө хамгийн чухал. Тэгэхээр бидний цөсний найрлагын 95-аас 97% нь уснаас бүрддэг. Тэгэхээр та ус баг уудаг бол хангалттай уудаггүй бол цөс өтгөрнө. Цөс өтгөргөөс гадна бидний ходоодыг одоо хамгаалж яадаг тэр салслаг бодис байдаг. Тэгэхээр тэр салслаг бодисын найрлагын за 90 одоо 8% нь ус байдаг. Тэгэхээр бид нар эндээс юу гэж болох вэ гэхээр таны хоол боловсруулах шүүрлүүд таны ходоод гэцийг хамгаалдаг тэр салстууд нь уснаас ерөнхийдөө бүрддэг юм байна. Тэгэхээр хэрвээ та усыг хангалттай уухгүй бол ерөөсөө энэ саслаг ходоод хамгаалдаг саслаг тэр бодисон ч хангалттай бүрдэлтэж бий болж чадахгүй юм байна. Таны цөсч өтгөрх юм байна. Тэгэхээр усаа нэгдүгээр ам гашуу оргидоггүй бол ус уу. За тэгэхээр усуу гэхээр дан усуухаар зарим хүмүүст одоо ордоггүй те. Зарим хүмүүс дан усуухаар улмал завир нэмэгдээд байдаг. За энэ тохиолдолд яг үгээр тэр усан дотроо юу хийж болох вэ гэхээр цагаан га нэмж өгч болно. Тэгэхээр цагаан гааг та одоо нэг үндэс байгаа штэ. Яг нэг амтлагчаар нь биш яг цагаан гаас ч өөр үндэс. Тэгэхээр үндэс дургамлыг сайхан хальсалж агаад тэгээд нөгөө өрүүл байдаг те. Луун үрдэг чарк гэж ярьдаг өрүүлээр ингээд үрээд тэгээд шилэн саунд хийгээд хөргөчөндөө хадгалчих. Тэгээд хоол идэхийнхаа өмнө тэндээсээ нэг халбаг юм уу хоёр халбыг аваад халуун ус дээр нь хийгээд хандлаад ууччих. Тэгэхээр цагаан га өөрөө ямар үйлчлэг үзүүлдэг вэ гэхээр хоолны одоо тэр шингэцийг дэмжиж өгдөг. Маш сайн хоол боловсруулж өгдөг. Одоо ялангуяа цагаан сарын үед бол бид нэр чихэртэй ус ундаа газтай ундаа ууж яхахаа оронд цагаан гаатай ус уугаад ялангуяа ингээд хоёр хоолныхаа дундуур цагаан гаатай ус уугаад явах юм бол таны хоолны шингэцийг маш сайн дэмжиж өгнө. Тэгэхээр энийг бас хэрэгжүүлээд үзээрэй. Ер нь бол цөсний өтгөрөлтэй хүмүүс, за хоолны шингэц муудаж байгаа юм хүмүүс бол сайн одоо юу авах хэрэгтэй? Ус уух хэрэгтэй. Тэгээд дан ус уухгүйгээр та усандаа цагаангаа хандлаад ууж болно. За энэ дээр цэцэгмаа алгаа гэдэг хүн хоолоо хуурашаад хий өгөөд ханиалгаад байх юм а гэж байна. За энэ бол цөөргөний завир явж штэ тийм ээ. Тэгэхээр таны хоолоо задлах гээд ялгардаг хүчтэй тэр бодисууд нь одоо таны эдсэн бууз иш чинь юучгүй задлчихж байгаа штэ. Өөр ингээд жижиглээд таны цус руу орох хэмжээнд болтол задлчихж байгаа. Тэгэхээр маш хүчтэй бодис таны биеэс өөрөөс чинь ялгарч штэ. Тэгэхээр тэр ялгарч байгаа бодисууд нь хэрвээ буруу газар руугаа буюу дээшээ ороод ирэх юм бол таны одоо энэ хоолой салс одоо энэ төвөх залгуурын чинь састыг маш хэмжээгээр гэмтээ чинь. За энэс болоод яг үгээр тэнд гэмтэл үүсснээс болоод маш олон завирууд үүсдэг. Тэр завирууд танд үүсэж байна. Тэгэхээр та яах вэ? Одоо тэр дээшээ орж ирүүлэхгүй доош нь оруулж урсгалын зөв чиглэлд нь оруулж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол нэгэн одоо аргаар энэ асуудлыг шийдэж болохгүй. Энэ бол бүхэл бүтэн та 3-4 сарын уйгахгүй өдөр тутмын чиглэсэн ийм эмчилгээ хийж энэ асуудлуудаас ангижирнаа. За нараа зүсний ургацагтай гэж байна. За гүүгээд талуулчлаа. За манайх бол эмнэлэг биш. Манайх болохоор нөхөн сэргээх эмчилгээний үйлчлэгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх, бүтээгдэхүүн худалдаалдаг ийм байгууллага байгаа. Тэгэхээр та юу байгаарай? Эмчид үзүүлээд оншоо тавиулчихсан байгаад шинжилгээнүүдээ авчираад оншоо уншуулж болно. За тэгээд өөр тохирох хоолны зөвлөгөө, шимт хичээлийн зөвлөгөө тэгээд цаашлаад юу авч болно? Нөхөн сэргээх эмчилгээний зөвлөгөөг бол авч болно.
За энэ Мөги гэдэг хүн гэсэн байна. Айрг ухаар хоол сайн шингэдэг энийг тайлбарлаад өгөөч гэж байна. За айрг бол өөрөө тэр чигээрээ ашигтай бактерийн одоо бүр маш их агуулсан тийм хүнс орж ирж байгаа. За тэгэхээр бидний гидсэнд ашигтай бактери хоолыг боловсруулах нэг дамжлага болдог. Ялангуяа таны цөс үүсэх процессыг бол гидсний бактериуд их хариуцдаг. Таны илэг бол ингээд цөс үйлдвэрлэж байгаа. Дээр нь таны гидсний ашигтай бактериуд таны цөсийг эргээд хоёр дахьчоор таны биед үйлдвэрлэдэг. Тэгэхээр та цөсний янз бүрийн дутмагшилтай, цөсний үйл ажиллагаа доголдолтой ийм байгаад айрг уухаар таны гидсний бактери сайн ажиллаад цөсийг чинь сайн үйлдвэрлээд цөсний хүчлийг илүү их хэмжээгээр үүсгэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр айрг уухаар энэ нь хоолны боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг болж өгч байна. За баяр цэцэг гэдэг хүн энэ дээр за энэ асуултууд бүр гүүгээд алга болоод байна шүү би. За энэ дээр жижиг хотоодны жижиг ургацгатай гэж зөвлөгөө өгөөч гэсэн байна. За ер нь бол ургацэг бол хүний биеийн аль ч хэсэгт үүсч болно. Арсны дээр ч үүсдэг, салт бүрхүүлүүд дээр ч үүсч идэг. Тэгэхээр ер нь бол хоол боловсруулах салстын аль ч хэсэг дээр бол ургацэг ургаж болно. Бидний хотоодонд гидсэнд, бүдүү нарийн гидсэнд, за 12 хуруу гидсэнд, цөсний хүүдийн тэгээд хаасайгүй ургацэг, салт бүрхүүлтэй л бол ургацэг үүснэ. За энэ дээр бол би зөвхөн ганцхан хотоодны ургацэг гэхгүй ерөнхийд нь та хэрвээ ургацагтаа бол юуг анхаарах вэ гэхээр таны салт бүрхүүл их хэмжээгээр цочроод өрөвсөд гэмтээгээд байгаа бол таны бие өөрийгөө хамгаалах гэж салстуудаа зузааруулж эхэлдэг. Тэр салт бүрхүүлийг зузааруулах замаар өөрийгөө хамгаалах арга хэмжээ авч байгаа. Бид нар байгаль дээр тийм ээ хэрвээ ингээд ногоон зүлэг сайхан ингээд газрыг бүрхсэн байх юм бол тэнд шарилж ургадаггүй. Хэрвээ хааны газар нь халцраад ногоон тэр зүлэг бүрхүүл үүсэхгүй бол байгаль өөрийгөө нэгсэн ногоон масаар бүрхэх гэж тэнд шарилжийг ургуулж идэг. Тэгэхээр шарилж ургуулна, хогийн ургамал ургадна гэдэг чинь нэгэсэндээ байгаль өөрийгөө ургахгүй байгаа тэр хэсэг хамгаалалт өгөхгүй л үүсэж байгаа тийм процесс. Тэгэхээр энэ процесс хүний бие дээр ч явагдаж байгаа. Тэгэхээр аль нэг газар цөсний хүүдийн тийм үү хотоодонд ургацэг, бүдүү нарийн гидсэнд ургацэг үүсэж байна гэдэг маань таны биед өрөвсөл явагдаад та салт бүрхүүлийг өрөвсүүлэгч тийм хүчин зүйлсийн нөлөөнд байгаа учраас өөрийгөө хамгаалах гэдэг байна л гэж ойлгоно. Тэгэхээр ургацгийг хотоодны ургацгийг бол ангаах ухаанд ямар аргаар авдаг вэхээр ангаадгүй вэхээр ерөөсөө зөвхөн ганцхан месийн мес заслаар дурангийн хотоод урандах явцдаа авах л ийм л арга хэрэгжилж байгаа. Тэгэхээр тэрийг шимэгдүүлдэг, алга болгодог арга бол ерөөсөө байхгүй. Эмчнэр бол ингээд хянаад яв гэдэг. Хянаж явж байгаа нь юунд хүргэдэг вэ гэхээр томруулаад авах хэмжээнд аваачсныхын дараа авах л арга хэмжээ авч байгаа болохоос ш тэнд бол ангаах арга хэмжээ ерөөс авахгүй байгаа. Гэхдээ ургацагтай зөндөө л олон хүмүүс амьдарч байгаа. Тэр ургацгийг хортой энэ бол хоргүй хавдар явж штэ. Тэгэхээр энийг хортой хавдар руу шилжүүлэхгүй байхын тулд таны амьдралын хэм маяг хооллолт бол зөв байх хэрэгтэй. За тэгэхээр энэ дээр ургацгийг бол ерөнхийдөө томруулахгүй байх. Мөн тоог нь олшруулахгүй байхын тулд ерөөсөө зөв амьдралын хэм маяг шилжих хэрэгтэй. Та өнөөдөр хүртэл эдсэн хоол хүнсээ идэлээвэл хааны газар дахиад ургацэг үүснэ. Бага ургацэг чинь жижигхэн тийм ээ 2-3 мм байсан бол 2-3 см хүртэлж томрох ийм эрсдэлтэй. Тийм учраас ерөөсөө өрөвсүүлээд байгаа тэр хүчин зүйлсийг л алга болгож тэр зүйлсээс ангижрах л тэр арга хэмжээг авна. За энэ дээр бол би нийтлэг бүх ургацагтай хүмүүстийн зөвлөгөөгөө өглөө. За Мэндэ Баяр гэдэг өнгөрсөн жил улаан хоолойн сөөргөтэй гэж онцлогдсон. Улаан хотоод улаалттай байсан. Саяхан хотоодоо дурамдуулахад улаалтгүй ирүүл байна гэсэн. Одоогоор миний хотоод санхааж дотор мухаараад бас гидс үдэж байгаа нь юуних вэ гэж. За энэ дээр бол би хоёр талтай хариулт хэлмээр байна. Ер нь бол та бүхэн маань нэг газар очиод дурамдуулчаад дараа нь дахиад нэг өөр газар очиж дурамдуулсан бол эмч болгоны нэгдүгээрт тэр хэрглэж байгаа багжны наривчлал тийм ээ хэр зэрэг сайн үздэггүй тэр тоног төхөөрөмжийнх нь өөрийнх нь чадамж чадвараас нь эмчийн туршлагаас хамаарат дүгнэлтүүд бол өөр гардаг шүү. За хоёр өөр эмнэлэгт очиод үзүүлэх нэг эмнэлэгт байсан ч хоёр өөр эмчид очиж дурамдуулахад дүгнэлтүүд хоорондоо зөрдөг. Энэ бол практик дээр маш их байдаг. Би бол хоёрын зөвлөгөө өгдөг, манад ирж үйлчлүүлдэг хүмүүстэй зөвлөхтөө та очисон эмнэлэг дээрээ дараа нь очиод яг дуран хэлгсэн эмчдэрээ л хандаарай гэж зөвлөдөг. Энэ нь ямар учиртай юм гэхээр нэгдүгээрт багаж өөрчлөгдөхгүй. Хоёрдугаарт эмч өмнө нь үзсэн эмчин дахиж үзэхдээ таны өмнөх байдлаас ямар болсныг тэр эмч бол яг яг тохирсон тэр дүнэлтийг бол гаргах магадлал маш өндөр.
Мардгүй та өнөөдөр нэг эмнэлэг дээр очичоод дараа нь очихдаа өөр эмнэлэг дээр очихоор тэр эмчийн одоо тухайн өдрийн нэгдүгээрт ачаалал тий маш их завгүй ачаалтаа ядарсан тэр хүн чинь өөрөө техник машин биш учраас ядарна тий. Тэрнээс болж дүгнэлтэн дээр дутуу дүгнэлт гарах тохиолдол зөндөл байдаг. Тэр дүгнэлтээ бичиж байгаа байдал дээр орхигдуулсан. Дуран дээр нь хотоод руу цөс орж ирсэн байгаа нүдэнд илт байгаад байхад эсвэл энд нь шалбархаа байхад тэрийг анзаараагүй дүгнэлтэн дээр бичээгүй байх тохиолдлууд бол практик дээр зөндөө л байдаг. Тэгэхээр энэ дээр та өмнө нь дурандуулахад дулаалттай байгаа дараа нь эрүүл байна гэдгийг бол би энэ дээр таны хотоодны дурангийн өмнөх дараагийн зургийг харж иж тийм байна. Таних үнэхээр энд байсан одоо шарх шалбархаа юу гэдгийг тэр чинь одоо алга болчихжээ гэдгийг харж иж би таныг эрүүл байна л гэдгийг одоо танд зөвшөөрж хэлэхээс биш. Тэр эмчийн өмнөх хоёр өөр дүгнэлтээр эрүүл болсон гэдгийг бол энэ бол өрөөсгөл гэж би хэлмээр байна. За тэгэхээр энэ дээр бол яг ерөнхий юг хэлчихэ. За энэ дээр сөргөтэй байна гэсэн байна. Юм идээд гороогод байна. Хол шингэхгүй байдал яаж илэрдэг юм болоо гэж байна. Хоол шингэхгүй байгаа нь ер нь бол маш олон байдлаар мэдрэгдэнэ. За нөгөө хол эзний дараа ходоод хатуулдах, ходоодн дээр одоо цанхаана гэж хүмүүс их ярьдаг. За ийм байдлаар мэдрэгдэж болно. За мөн гидс дүүрэх, одоо ялангуяа оройд их гидс дүүрэх, унгуулах. За мөн хөвлийн хэсгээр завир өгөх, баруун зүүн хавиргаар хатгуулах, далны ард доогуур хатгуулах гэх мэтчлэн. За өтгөн хатаж болно. Эсвэл эсэргээрээ гүйлгэж болно гэх мэтчлэн олон янзаар илэрч болдог. За энэ дээр мөнх туяа хорол гарав. Хоол идэхэд хоолоо дээр баг зэрэг торох мэдрэмж төрдөг. За энэ түрүүний хүн дээр бас гороох гэж байсан. Саяных дээр торох гэж. Энэ бол ерөө та сөөргөтэй байгаа. Таны улаан хоолонд залгуур төмөхөнд бол өрөвсөл байгааг л харуулж байгаа. Хэрвээ ямар нэгэн өрөвсөл байхгүй бол энэ гороох, торох ийм мэдрэмж ерөөсө төрөхсөхгүй. Эрүүл хүн дээр бол ямар ч тийм хоол идээд дандаа гоё сайхан л мэдрэмж төрөх болохоос ямар нэгэн таагүй мэдрэмжил богино хугацаанд ч болов илэрж байгаа бол энэ таны ходоод хоол боловсруулах замд үйл ажиллагаанд нэгдүгээр доголдчихэж болно. Эсвэл тэнд өрөвсөлт асуудлууд үүссэн байж болно. Тийм учраас эмнэлэгт очиод дурангуудаа хийлгээд оршоо тавилах хэрэгтэй. За энэний дараа ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээрээ харин магадгүй эмийн эмчилгээ шаардах хэмжээнд байгаа бол эмийн эмчилгээгээ хийлгэж. За энэ бол эмээр бол та тодорхой нэг юм хурц үеийг нь дараад намжмал байдалд оруулаад зовир шинж тэмдгийг балархаа бүдгэрүүлээд өгчин. Тэрнээс хойш бол урт хугацааны марафон эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэ бол богино зайн гүйлттэй адилхан, марафонтой адилхан. Ирч хүчтэйгээр маш богино хугацаанд үр дүн авчирдаг. Гэхдээ урт хугацааны марафонд бол энэ бол тохирдоггүй. Ягаад гэхээр эмийг та удаан хугацаагаар хэрэгжилж болохгүй. Одоо жишээ нь та хотоодны хүчил дарангуулах эмийн эмчилгээ танд бичиж өгсөн, антацид бичээд өгсөн, хүчил дарангуулах эм бичээд өгсөн бол би энийг одоо таны бичиж өгсөн энэ 28 хоногийн хугацаанд уугаад энэс цааш хэрэглэх шаардлагатай үгүй юу гэдгээ заавал эмчээс асуудаг байх хэрэгтэй. Бид нэр асууж явах хэрэгтэй. Ягаад тэгэхээр эмч танд жор бичиж өгөөд та тэр эмийн эмчилгээг нь хийлгээд дууснаас хойш яах хэрэгтэй. Энийг таач одоо орхидог эмч бол тантай ингээд эргээд холбоо барихгүй учраас орхичихно. Гэтэл тань зовир шинж тэмдэг байна. Та яах вэ? Дахиад өөр эмчид очин. За түрүүний эмчийн эм үр дүн өгсөнгүүгээд өөр эмчид очингууд яг адилхан бүлгийн эмийг авчаал өгчин. За тэрийг дахиад луна. Дахиад зовир чинь дараа нь дахиад хэсэг байж байгаа л илрээд байна. Ер нь бол энэ бол амьдрал дээр маш их тохиолдоод байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр эмчээс зөвлөгөө аваад жор бичүүлсэн бол за энэ эмээ уучлаа. Одоо би энэ эмийнхаа дараагаар ер нь яах ёстой вэ? Эргэж тань дээр ирэх ёстой юу? Эсвэл энэ эмчилгээгээ зогсоочоод хэсэг байж байгаад би ирэх ёстой юу? Энийг та асуудаг. Асуулт тавьж сурах хэрэгтэй эмчээс зөвлөгөө авах гэж байгаа юм байна, тийм ээ. Тэгхгүйгээр бичиж өгсөн зүйлийг аваад гарлаа. Нэгт хоёрт энэ бол богино зайн марафонд тохирно, урт зайн тохирохгүй гэж хэлж байгаагийн учир нь бидний өдөр тутамд идэж байгаа хоол хүнс хэрвээ эргээгээл таны ходоод хэцийг өргөсүүлэл цочроогоол байх юм бол таны нөгөө өмнө хийсэн эмчилгээ байхгүй болчихж байгаа шүү дээ. Тийм учраас хоолтоо засах хэрэгтэй. Өдөр тутамд хийж байгаа жижиг одоо өөрийнхөө үйл хөдлөлийг хянах хэрэгтэй. Тэдгээрийг засах хэрэгтэй болно. За энд хүү маань 18 настай өглөө хоол идсний дараа байн гүйлэх юм аа. Хеликобактер байхгүй ихот харуулхад зүс баг зэрэг өтгөн гэсэн гэж. За гүйлгээд байна гэдэг нь өдөрт хэдэн удаа гүйлгэж байгаа юм те. Өдөртөө нэг удаа өтгөн шингэн гарахыг гүйлгэлт гэж ойлгож байж магадгүй. Эсвэл
үнэхээр одоо нөгөө яг өтгөний байх ёстой тэр бүтэц чинь зайц шиг байх ёстой шүү дээ. Ер нь бол эрүүл хүний зайц. Ер нь бол өтгөний хэлбэр бол 7 янз байдаг. Хоргол тийм ээ бүр ингээд нэг нэгээрээ хоньны хоргол шиг гардаг. За дараагийнх нь болохоор хорголуудыг нийлүүлсэн юм шиг өтгөн гардаг. За энэ хоёрыг бол өтгөн хаталттай байна гэж үзнэ. За тэрний дараагаас эхлээд бол ингээд зөөлөн тийм ээ ямар нэгэн хэлбэр байхгүй, ирмэг хурц ирмэг байхгүй, ийм өтгөн байдаг. Энэ бол эрүүл өтгөн гэж үздэг. За тэгээд тасалдсан тийм ээ өтгөн бол ингээд нэг үргэлжилж гарахгүй ингээд тасарцсан юм шиг ингэж гардаг. За энэ бол ерөнхийдөө гүйлгэлт эхэлж байна гэсэн үг тийм. За тэгээд бүр шингэн бүтцтэй болдог. Тэгэхээр яг аль нь? Тэгэхээр өтгөний одоо Бристол одоо хуваар гэж байдаг. Өтгөний 7 хуваар. За энэ 7-гийн аль нь? Тэрийг нь харж үзнэ тийм. Тэгээ дээр нь үнэр нь ямар байна? Тийм ээ дотор нь хоол задраагүй хэсэг үлдэгдэл байна уу? Энэ бүхнийг нь мэдээж анзаарах хэрэгтэй. За тэгээд 18 настай гэдэг чинь энэ бол цөс өтгөн гэдэг чинь ерөнхийдөө бол хоолтон дээр анхаарах хэрэгтэй тийм. Одоо нөгөө түргэн хоол их идээд байгаа хүүхд дээр те ходоод хоол боловсруулах зам гидс нь ерөнхийдөө өрөвссөн байвал өрөвсөлтэй гидс бол яадгүй гэхээр одоо цочрогч хоол хүнс идэх төдийдэл тэр ханан цочроод хоолоо гидсний гөрүүлцэх хөдөлгөөн бол ихээр нэмэгдээд идж байгаа хоолоо гүйлгээд гаргацдаг. За тэгэхээр энэ дээр бол бас юу ах хэрэгтэй. За happy гэдэг хүн үзүүлье цаг авъя гэж энэ маргааш ажлын цагаар манайх 8:30-аас ажил эхэлнэ. Манай менежер 95 тэгтэг 47 57 гэдэг дугаараа заалгаад цаг аваарай. Тэгээд цаг авж байгаа хүмүүсээс асуумж асуугаад тэгээд 11-нд 2 дахь өдөр байгаа бах те. 11-нд бид нэр зөвлөгөөгөө 50% хөнгөлөлтөд өгөө явчихж байгаа. Тэгэхээр юу байгаарай. Заавал тэр одоо манай зөвлөгөөний өдөр бол ачаал маш их байдаг. Тийм учраас бусад үед нь бас ирүүл арай ерөнхийдөө тухтай үйлчлүүлэх боломж бас байдаг. За энэ Java гэдэг хүн чатаар холбогдорой. Манай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа хүн байна. Тэгэхээр асуух зүйлээ чатаар холбогдоод яваарай. Бид нар бол зөвлөгөөгөө үргэлжлүүлэн танд үзүүлээд явна. Тийм учраас та хувь чатаараа зөвлөгөөгөө аваад явчаарай. За энэ Ц баяр гэдэг хүн 5 жил болж байна. Дурандуулаад олигтой юм гарахгүй цөс орж ирдэг баг зэрэг сөөргөө байсан өтгөн хатдаг шүнс ирээд босож сууж хоолоо шингээдэг гэж. За тэгэхээр шүн босож суудаг болтлоо зовир илэрнэ гэдэг бол ер нь бол танд асуудал нэлээ их байна гэсэн үг тийм. Ер нь бол шөнийн сөөргөө чинь дандаа л ерөнхийдөө хоол боловсруулах шүүрлүүд таныг хөвтэй байралд орж ирэнгүүт л урсаал ингээл дээшээ ороод ирчихэж байгаа. Тийм учраас та номер 1-т шүн унтахтаа чэйжин бие 15 хэмээр өргөөрэй. За зарим хүмүүс бүр 45 хэм гэж мэг яриад идэг. Энэ бол буруу. 15-аас 20 хэм байхад хангалттай шингэн бол дээш орж ирэхгүй байх боломж бүрдэнэ. Тэгээ дээр нь та хунигч булчингууд гэмтсэн байгаа. Тэр гэмтлийг нь засах хэрэгтэй. Тэр хунигч булчин чинь ууг нь ажиллаж ээж таны одоо энэ цөс орж ирэх, ходоод руу орж ирэх дээшлээд одоо босод хоолоо амруулж орж ирэхгүй байх боломж бүрдэн штэ. Дээр нь та хоолоо шүн шингээснийхаа дараа хөвтчих явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр шүнс ирээд суужиж хоолоо шингээнэ гэдэг чинь таны оройны хоол тийм ээ. Ер нь бол хоолтын тэр биологийн цагтаад тохируулахгүй байна. Тэгэхээр бид нэр хоногийн 24 цаг байгаа. 24 цагийн 12-т нь юм иддэг. Боловсруулдаг. Үлдсэн 12 цагт нь бол бид нэр хоол идэхгүй байх хэвээр. Эдсэн хоолоо боловсруулалт задлаад бидээ шингээж шимт хичээл болгож авч явах хэвээр. Тэр хоол идэх 12 цагтаа буюу ерөнхийдөө дунджаар өглөөний 7-оос оройны 7 хүртэл энэ 12 цагтаа та хоолоо идэхтэй. За 3-аас 4 удаа хоолно гэж бодох юм бол за өдөрт 3 хоолно гэх юм бол хоолтын хооронд 4 цагийн цагтай. Хэрвээ 4 удаа хоолно гэх юм бол 3 цагийн зайтай ерөнхийдөө хооллоод тэгээд нэг дор их идэхгүйгээр тэгээд дээр нь тэр идж байгаа хоолчин одоо нөгөө макро шимт хичээл буюу нүүрс усаа, уурга, хөөх тосоо агуулсан юм тэнцвэртэй хоол байгаад идэх юм бол шүн та хоолоо шингэх гэж ингэж зоохгүй. За энэ дээр цагаан гаатай ус ууж болохгүй шалтгаан байдгүй гэж байна. За цагаан гаатай ус ууж болохгүй шалтгаан бараг байхгүй. Ер нь бол цагаан гаан таршилдаг хүмүүс бол мэдээж байж болно. Гэхдээ энэ бол маш ховор. Би бол одоо болтол цагаан гаа уугаад таршилж байгаа хүнтэй бол нэг ч таараагүй. Цагаан гаагаа ихтэй хэмжээг нь тохируулах хэрэгтэй. Шууд одоо түрүүний хэлсэнтэй 1-2 халбгаар хэрэглэхгүйгээр эхлээд багаан тэр нэг өрсөн байгаа цагаан ганаас 2-3 ширхэг хийгээд бие анзаар. Хэрвээ танд ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй бол жоохон багаагаар нэмсээр байгаа дууж хэрэглэж болно те. Тэгэхээр сайн гээд нэг зүйлийг ихээр нэг дор идэх. Эсвэл өдөрт олон удаа идэх нь өөрөө асуудал үүсгэж болно. Тэгэхээр
муу хүнс гэж юусоо байхгүй. Шидэд сайн хүнс гэж ч байдаггүй. Бүх юмд хэмжээ гэж байдаг. Хэмжээг нь тохируулахгүй бол ус ч өөрөө хортой. Та өдөрт 1.5-аас 2 литр ус уух хэрэгтэй. Гэтэл өдөрт 3, 4, 5, 6, 7 литр ус уувал ус чинь өөрөө таны биед байх ёстой нөгөө давс эрсцийг чинь хөөгөөд биед одоо нөгөө бодисын солилцоог чинь алдагдуулаад тэгээд асуудал үүсгэж штэ. Тэгэхээр бүх юмд хэмжээ байдаг. Тэгэхээр цагаан гаан дээр тохирохгүй байна уугүй юу гэдгээ та хэрэглээд бие анзаараарай. Таны бие бол минийхээс өөр. Тийм учраас хүн болгон өөрийнхөө биеийг анзаар. Тэгээд дээр нь хэмжээгээ тохируулахаа та өөрийнхөө биеийг анзаарж байгаа л шийдэх нь тийм ээ. За хоол маш хурдан шингэн, сөөргөтэй хоолоо дээр эвгүй оргид байна. За хоол маш хурдан шингэн гэдэг маань өөрөө бас нэг одоо асуудлын тохио явж идэг. Ялангуяа ходоодны 12-3 гэсний шарх шалбархаатай хүмүүстээр ерөнхийдөө амархан өлсөх гээд байдаг. Ийм байдал анзаарагддаг. Яагаад гэхээр та хоол боловсруулад ирэхээр таны одоо хоол боловсруулах эрхтнүүд чинь ялгаруулж байгаа шүрлүүд нь зарцуулагдаад таны ходоод гидснийхээ ханыг цочрох байдал нь багасж ирж болдог. Тэгэхээр шалбархаатай, шархлаатай хүмүүс юм идэхээр зарим хүмүүс бол ингээд тайвшрах байдалтай байдаг. Гэхдээ энэ нь бас өрөөсгөл хаанаа үүссэн бэ? Тэр шалбархаа нь гэдгээс хамаардаг шүү. Хэрвээ таны ходоодны одоо дээд хэсгээр, их бие хэсгээр, за дээд хэсгийг нь болохоор ангаахт болохоор ёроол гэж хэлдэг. Ёроол гэх хүмүүс доотхойг нь доод хэсгийг ойлгох гэдэг учраас би дээд хэсэг гэж хэлээд байгаа шүү. Тэгэхээр ходоодны амсар хэсэг дээр, ходоодны ёроол хэсэг, ходоодны их бие хэсэг дээр шарх шалбархаатай байгаа бол хоол идэнгүүт зовир улам нэмэгддэг. Эсвэргээрээ ходоодны төгсгөл хэсэг дээр буюу гар хэсэг, ходоодны нуглуур хэсэг 12-3 гэсэн дээр шарх шалбархаатай бол хоол идэхээр улам сайхан тайвширдаг. Тэгэхээр хаана шарх шалбархаа үүснээс хамаарат шинж тэмдгүүд өөр өөр байж болно. За энийг бас бодоод үзээрэй. Тэгэхээр ер нь бол оншиг шинж тэмдгээр нь биш, ангаахт бол одоо яг дурангаар бүрэн оршилж байгаа шүү дээ. Тэгэхээр ходоодоо дурандуулаад үз. Хэрвээ таны хоол боловсруулах зам дээр чинь ямар нэгэн асуудал байгаа бол тэрийг эхлээд онцлуулчих тийм ээ. Яг юу байна гэдгийг. Тэгээд дараа нь ангаахын тулд нэгдүгээр хэрвээ одоо том шарх шалбархаа асуудал ихтэй байвал эми эмчилгээгээ хийлгэнэ. Энэ бол зайшгүй. Эми эмчилгээ бол төгс эмчилгээ биш. Энийг бол эмчнэр ч өөрсдөө хүлээн зөвшөөрнө. Ангаах ухааны одооны хүртсэн байгаа төвшин бол ерөнхийдөө дандаа зовиорыг намдаах шинж тэмдгийг балруулах эмчилгээ болохоос эмээр ангаагдахгүй. Ходоод гидсний үйл ажиллагааг эмээр ангаахгүй. Энэ бол эмчилнэ. Эмчилгээ хийн. Тодорхой төвшөнд авчина. Тэрнээс цааш та өөрийгөө ангаана. Ангаана гэдэг чинь өргөн хүрээний асуудал явж байгаа тийм. Өөрөөр хэлбэл таны хооллолт, амьдралын хэм маяг энэ бүхэн нийлж иж орж ирнэ. Тэгэхээр энэ дээр бол эмчлэх, эмнэлэг, эмч гэдэг чинь нэг үндэс явж штэ. Ангаана гэдэг чинь арай өөр юм явж байна те. Тэгэхээр та эмээр өөрийгөө эмнээрээ амьдралынхаа хэм маягаар хооллолтоороо өөрийгөө ангаагаарай. Ангаах процесс бол урт хугацааны марафон. Өөрөөр хэлбэл энэ бол хамгийн багадаа 3-4 сар. Тэгээд тэрнээс цааш 1 жил, 2 жилийн процесс явна. Яагаад тэгэхээр өнөөдөр та хэдэн настай вэ? 30 настай, 40, 50, 60, 70 настай байгаа. Тэгэхээр та 60 настай гэж бодоход өнөөдрийн хүртэл идж байгаа хооллолтоороо та 60 жил амьдэрсэн. Тэгэхээр 6 хоногийн эми эмчилгээ, 1 сарын эми эмчилгээ бол тэр 60 жил үүсгэсэн байгаа архаг өвчлөлийг, асуудлыг ангааж чадахгүй. Магадгүй шинж тэмдэг нь бол зовирыг нь бол дарж чадна. Тэгэхээр манай төв дээр гол нь яагаад урт хугацааны бид нар хамгийн багадаа 4 сарын эмчилгээ хийдэг. Энэ нь нөхөн сэргийх эмчилгээ. Тэгэхээр энэ бол таны нөгөө хоол боловсруулах эрхтнүүд чинь өөрөө ялгаруулдаг тэр шүүрлүүдэд ялгаруулж байгаа болчихсон. Дандаа дутмагшилд орчихсон байна. Эргээд тэрийг нь хэвэн болоход хугацаа ордог. Та өвдөх гэж 1 жил болоогүй. Магадгүй 10, 20 жил болсон. Тэгэхээр та 1 сар одоо жишээ нөхөн сэргийх эмчилгээ хийчээд 10 жилийн одоо тарьсан байгаа үр дүнгээ засах гад оролдох гээд байна шүү дээ, тийм ээ. Хугацаа орно. Хамгийн багадаа 3 сар. Тэгэхээр би түрүүний жавзаа байна. Манай дээр энэ эмчилгээнд орцсон явж байгаа хүмүүс маань бас асуултууд тавьсан байна. Та нарт баярлалаа, зөв асуулт тавих хэрэгтэй. Гэхдээ хугацаа орно шүү. Энэ бол нөхөн сэргийх эмчилгээ гэдэг бол зовир намдах эмчилгээ огт биш. Энэ бол үйл ажиллагаагийн засах эмчилгээ явж байгаа. Таны булчингуудыг, хоол боловсруулах булчингуудыг чинь хэвийн хэмжээнд аваачиж ажилдаг болгоход чиглэж байгаа. Таны хоол боловсруулах шүүрлүүдийг чинь ялгаралтан зогсон, гიშцэн, удаашрцсан, дутмагшсан байгаа зүйлийг чинь эрчимжүүлээд идэвхжүүлж өгч байгаа. Тэгэхээр энд хугацаа орно. Хэдийн хугацаагаар та өвчлсөн тэрнээс чинь шууд хамаарна.
Шууд пропорционал хамааралтай. Их хугацаа алдсан, их хугацаанд асуудал үүссэн бол эргээл нөхөн сэрэг хэмжлэгээний хугацаач урт хугацаа орно. Тэгэхээр төвчээртэй бай. Тууштай бай. Цаг орно. Гэмтсэн байгаа эргэтнүүд чинь эргээд засагдахад заавал тодорхой үе шат дамжин шүү. За ихтвээ сандаг дорж унтаад сэрэхэд аймхаа дээр эвгүй хоол шингээхгүй зөөр үсэж гэдэс цанхаасан хий дүүрсэн байдаг. Босоод яваад ирэхээр хий гараад аажмаар зүгээр болдог гэж. За тэгэхээр таны хөвлийн даралт өндөр байна. Хөвлийн даралт өндөр байна гэдэг чинь таны урд өдрийн эдсэн хоолыг таны ходоод гэдэс боловсруулж чадахгүй байна гэсэн үг. Таны биед их хэмжээгээр хий. За тэр хий чинь болохоор ихэнх нь дандаа амиак явж байдаг. Амиак гэдэг чинь уургийн солилцооны үед үүсч байгаа хий. Тэгэхээр амиак их хэмжээгээр ялгараад нүрс хүчлийн хий их хэмжээгээр ялгараад эхлэхээр хөвлийн даралт ихсдэг. Тэгэхээр хөвлийн даралт ихсээд ирэхээр яадаг вэ гэхээр энэ танд үүсэж байгаа хий дүүрж байгаа тийм. Уламжлалт ангаах ухаанд болохоор одоо нөгөө хий шар бадгана гэдэг ингээ яриад явцдаг. Таны хий аривдаад байна гэж ингээ явдаг штэ. Энд чинь одоо энэ орчин үеийн ангаах ухаанд бол бодисын солилцоогоор таны ходоодны хүчил, цөсний хүчил, нойр улчирхаан ферментүүд гидсний ашигтай бактериудын тэнцвэр алдагдсан байна л гэсэн үг. Шар хөдлөөд байна гэдэг чинь таны цөстэй холбоотой явчих чинь тий. Хий аривдаад байна гэдэг чинь таны гидсний бактериудын хоол боловсруулах тэр үйл ажиллагаанууд нь алдагдаад байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та эзэн хоол эхлээд аманд боловсроод шүлсээр зөөлөрч шүдээр бутлагдаад эхний шат аманд явж байгаа. Дараа нь ходоодонд орохоор ходоодны хүчил чинь маш хүчтэй хүчлийнхаа тусламжтай тэр хоолыг чинь нухшилж өгч байгаа. Гэтэл таны ходоод хатангарсан. Таны ходоодны хүчил ялгаралт багассан байвал тэр уурга задлж чадахгүй. Тэгэхээр ер нь бол хамгийн их асуудал үүсгдэг зүйлүүд чинь бидний хоол хүнсэнд дагуулгадж байгаа уургууд байгаа. Сүүн дагуулгадж байгаа уурга. Казеин гэдэг ба тийм. Үр будаан дагуулгадж байгаа уурга, цавуулга, глютен гэдэг байгаа. За тэгээд бусад уургууд тийм. Ер нь бол бидний эдсэн хоол хүнсний уургууд задарч чадахгүй байвал ялангуяа ходоодонд эхлээ задрах хэрэгтэй шүү дээ. Ходоод өөрөө ажиллаж чадахгүй байгаа бол задрахгүй. Тэр задраагүй уургийг чинь нойр улчирхаанаас ялгардаг протеаза гэдэг уурыг задалдаг фермент байгаа. Тэр задалж чадахгүй. За ингээд задалж чадаагүй хоёр дамжлаган дээр задраагүй тэр уурэг чинь гидсэнд очиод ирэхээр гидсний бактериуд чи яах вэ гэхээр тэр хооллыг чинь задраагүй уургууд нь гидсний бактериудтайгаа нийлээд ирэхээр юу үүсэх вэ гэхээр хөвлийн их хэмжээний хий үүснэ, амиак үүснэ. Тэр хий чинь яах вэ гэхээр таны сөөргөө үүсгэх шалтгаан болно. Хий дүүрэх шалтгаан болно. Тэгэхээр тэр үүссэн хий чинь нэг бол дээшээ хэхрүүлээд амаар гарна. Хоёр л зам байгаа шүү дээ. Нэг бол доошоогоо унгас болж гарна. Өөр ямар ч хаагаар нь гарах хэрэгтэй тий. Хоёр л замаар. Хоёр одоо эхлэл төсөглөөрөө л гарна шүү. Тэгэхээр таны энэ асуудлыг засахын тулд яах вэ гэхээр ерөөсөө л хоол боловсруулах үйл ажиллагааг системээр нь арга хэмжээ авах хэрэгтэй болно. Тэгэхээр манай дээр би сая лавын ихэнд хэлээд байгаа тэр ходоод гидсний үйл ажиллагаа хэвэн болох нөхөн сэргийх 3 төрлийн чиглэсэн яг зориулалтаар нь нойр улчирхаанда цөсөндөө ходоод нь 12 хуруугдсандаа гэж зориулсан тэр 42 хоногийн үрэл байгаа бүтээгдэхүүн байгаа. Тэр үрлийн чинь гол одоо үйлчлэл нь болохоор таны ходоодны хоол боловсруулах хүчлийг дэмжиж өгдөг. Яг өөрөө бол хүчил агуулаагүй. Хүчил ялгаруулдаг эсүүдийг идэвхжүүлж тэр гэмтсэн байгаа эсүүдийг засаж өгдөг. Цөсний бүтцийг хэвэн болгож өгдөг. Нойр улчирхаан ферментийг идэвхжүүлж өгдөг. Тэгэхээр дэмжих үйлчлэгээ авч байна. Дэмжлэг болж нөхөн сэргээгээд хоол боловсруулах процессыг чинь яг шатанд нь хэвэн явуулж өгч байгаа. Тэгээд ирсний дараа гидсэнд очисон хойно гидс бол ашигтай бактериуд нь одоо үйл ажиллагаагаа хэвэн явах боломж үүснэ гэсэн. За энэ хуйг гэдэг хүн зүгийн балнаас харшилтай гэх юм яах вэ гэж байна. Харшилтай гэх юм гэдгээ та яаж мэдсэн бэ? Сорил тавиулаад онцлуулсан уу? Эсвэл хүнсний үйл зохицлоор онцлуулсан уу? Асуулт дутуу байна шүү. За төгс хунигч булчин чангалах дасгал хийгээд хоолоо руу эвгүүцдэг зовир арилж байгаа. Сайн байна. Одоо доошо аюулхаа дээр зовирлаад байгаа гэж. За тэгэхээр энэ дээр юу явж байна? Дээшээгээ орж ирэх зовир багассан байж тоолоо эвгүүрхдэг байсан. Манахаас зааж өгдөг булчин чангалах дасгал хийгээд үр дүн гарч байна. Та гэхдээ энэ дасгалаа үргэлжлүүлээд хийгээд ээ. Тэр суларсан булчин чинь тийм ч хурдан чангарахгүй. Аюулхаа дээр зовирлаад байна гэдэг нь нэг бол та
эвэрхийтэй байж болно. Өрцний эвэрхийтэй байгаад ходоод дээшээгээ өрцний нөхөр ингээ ороод ирсэн байвал ходоод өөрийнхөө анатомийн байрлалд орох хүртлээр зовир бол байсаар байдаг. Тэгэхээр та дуран дээр эвэрхий байна гэж онш тавигдсан үгүй юу? Тэрийг чинь харах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ дээр бол зөвхөн танд илэрж байгаа зовираар зөвлөгөө өгч чадахгүй. Тийм учраас бид нар ирж байгаа хүмүүстээ ходоодны дурангаа, өмнө нь хийлгэжсэн бүх дурангуудаа, тэгээд хэвлийн эхо, компьютер томографа, за тэгээд шинжилгээнүүдээ, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, тэгээд бусад байгаа бүх шинжилгээг аваад манай дээр хүрээд ирээ гэдэг. Ягаад тэгэхээр тэдний чинь бүгднгийн ингэж харж агаад дээр нь танаас асуумж авч агаад за ер нь таны биед нэг ийм юм болохгүй байх шүү гэдэг нэг юм дүр зураг гарч ирэхээр тэрэнд чинь тохирсон нөхөн сэргийн хэмжлэгийг бид нэр зөвлөдөг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол та зөвхөн зовиороо хэлэхээр надад одоо хангалттай байна. Тэгэхээр таны холбогдох шинжилгээнүүд хэрэг болно. Тэгэхээр тэр шинжилгээгээ та авчраад манай төв дээр зөвлөгөөгөө авч болно. Нөгөөдөр буюу 2 дахь өдөр 2 сарын 11-нд бид нар зөвлөгөөний төлбөр 50,000 байдаг. Тэгэхээр 50% хөнгөлөлтөө үнээр үйлчилж байгаа. Тэнд үйлчлэхийн тулд та гүүгээд шууд хүрээд ирэх боломжгүй шүү. Маргааш заавал цаг авна. Тэгээд цаг авсан хүмүүс дээр бид нэр суудлын цагийг баталгаажуулаад асуумж авч урьдчилж асуумж авч яагаад тэгээд тэр өдөр ирэхэд таны цагийг бид нэр баг одоо тийм ээ хурдан үйлчлэхийн тулд бид нэр урьдчилаад зөвлөгөө юугаа асуумж аавна. Бусад өдрүүдэд нь хүрээд ирж бас болно. Заавал 11 гэхгүйгээр хурж ирээд зөвлөгөөгөө авч болно. Хамгийн гол нь та заавал холбогдох шинжилгээнүүдээ авчирна шүү. Тэгэхээр зөвхөн зовир яриад ороод ирвэл бид нар танд зөвлөгөө нас тийм оновчтой болохгүй. За гороогоо татуураад байна гэдэг маань таны одоо хоол боловсруулах булчингуудын үйл ажиллагаа нь муу ажиллаж байна, өрөвсөл явагдаж байна гэсэн үг шүү. Дэги биш алтан хэмлээ. Отко гэрэл. За алтан хундаг мөнхөө. Заримдаа аюулхаа дээр өвдөд юм идэхээр зүгээр болчих юм гэж. За тэгэхээр аюулхайн орчимд ямар эрхтэн байрладаг вэ? За энэ дээр таны улаан хоолойн доод төгсгөл хэсэг байрлана. Ходоодны амсар хэсэг. За тэгээд ходоод улаан хоолой хоёрын залгаа тэр хэсэг байрладаг. Хонигч булчингийн орчин байрладаг. За тэгэхээр тэн дээр л янз бүрийн асуудал байна гэсэн үг те. Тэгэхээр тэрий чинь мэдхийн тулд та дурангаа авчирна штэ тийм ээ. Мэдж байгаа манай алтан ундаг мөнхөө чинь сургалтуудад хамрагддаг. Тийм учраас манайхаас юу шаарддаг вэ гэдгээ мэдж байгаа хаа. За ингээд цаг бараг болцсон байна да. 1 цаг гэсэн. Ерөнхийдөө. За өглөө зөвлөгөө өгнө гэдгээр хүмүүс асуулт асуусан. Тэндээсээ ганц нэг асуултанд нь хариулъя. Цаг гаргаад бичсэн байсан учраас тэр хүмүүсийнхэн бас цагийг нь хүндэтгээд. За ундармаа сэр дамб гэдэг хүн ходоодны гарах хэсгээр шархтай байна гэсэн. Энэ удвал хортой хавдар болох уу? Байршил ер нь шалтгаалдаггүй гэсэн байна. За ер нь бол ходоодны шархнаас хавдар үүсдэг гэж нэг хэсэг эмчнэр биш судлаачид үзээд шархвал бол хавдард хүрдэгэ гэж зөвлөдөг байсан. Эмчнэрт өгдөг өдөрдмжаар мөн шархвал хавдар руу шилжинэ гэж заадаг байсан. Сүүлийн үеийн юугаар болохоор судалгааны ажлууд дээр шарх хавдар руу шилждэг нь бол батлагдаагүй. Тэгэхээр ходоодны хавдар шилжих тохиолдол нь юу байдгүй гэхээр бүтцийн эсийн өөрчлөлтүүд. Шалбархаа гэдэг чинь ерөнхийдөө бол яг одоо салстын гэмтэл явж байгаа шүү дээ. Салст бол гэмтсэн байна те. Эсийн хувирлууд бол хавдар руу шилжүүлж байгаа. Бүтцийн өөрчлөлт. Өөрөөр хэлбэл хатан гэршил бол хавдар руу шилжиж болно. Гидсний эдийн солигдол ходоодны эсүүд одоо хучуур эсүүд нь гидсний эс болж хувираад эсийн гаж хувирлаас хавдар үүсч болно. За тэгэхээр энд бол шархвал шууд хавдар руу шилждэг гэдэг нь бол бас эргэлзээтэй болчиход байгаа. За тэгэхээр шархтай байгаа бол шархаа ангаана. Заавал ангаах хэрэгтэй. За гэхдээ ходоодны амсар хэсэг дээр байгаа шарх удаандаа бол ерөнхийдөө хавдар руу бол шилжих гээд байдаг. Гэхдээ энэ нь бол яг шарх гэхээсээ илүү тэнд байнгын гэмтэл явагдаад байгаа учраас эсүүд нь ерөнхийдөө гаж ургалтанд орж байгаа. Тэгэхээр хоол идчихэд хоолоо шингээгүй байгаа хүмүүс хэвтдэг хүмүүстээр бол ерөнхийдөө хоол боловсруулдаг хүчил ялгаруулдаг хэсэг чинь тэр хэсэгт байгаа шүү дээ. Тэгэхээр хүчил ялгаруулж байгаа тэр үед нь хэвтчихээр эдсэн хоол хүнс чинь маш их хүчлэлэг. Тэгэхээр тэр ходоодны амсар хэсгийг авчиж гэмтээгээд байнга ингээд тэрэнд давтагдаад тахаар
эсүүд нь бол ингээд сэргэж чадахгүйгээр гимтээд явандаа бол хавдар руу шилжиж болдог. За энэ дээр ариун зай гэдэг хүн дандаа суудаг ажил хийдэг, хоолны шингэц их муу, нуруу маш их өвддөг учраас хөдөлгөөн хийж чадахгүй юм аа. Яаж хоолоо сайн шингэх вэ гэсэн байна. За тэгэхээр ер нь бол хөдөлгөөний дутагдaltaй байгаа нь өөрөө нурууг өвдөх шалтгаан болж болно. Нуруу өвдөж байгаа нь хөдөлгөөнгүй байх шалтгаан биш. Тэгэхээр та нуруу өвдөд байгаа нь өөрөө үр дагавар, хөдөлгөөнгүй байгаа нь шалтгаан. Тэгэхээр шалтгаанаа засчээж үр дагавраа засна. Тэгэхээр нуруу өвддөг байгаа гэд хөдлөхгүй биш, өөр тохирсон сунгалтын дасгал хийж болно. За хоолны шингэц муудах шалтгаан бол таны одоо нурууны суулт одоо эдгээр үүснээс болоод хоол одоо хотоодыг мэдрэлжүүлж яадаг. Элэг цэсийг мэдрэлжүүлж яадаг, гэдэс нойрлцохыг мэдрэлжүүлж яадаг. Тэр мэдрэлийн импульс дамжуулалт удаашрна, долгион очихгүй гэсэн. Тэгэхээр сүлжээ муутай газар долгион те муу одоо цацж байгаа хэсэг дээр бид нэр уцаар ярихад яриа тасалддагтай адилхан нуруунд ямар нэгэн хазаалт, муруулт, суулт дарагдах ийм байдал үүссэн байгаа бол тэр тухайн хэсгийн мэдрэлжүүлж байгаа эрхтнүүдийн булчингийн үйл ажиллагаа, гүлгэр булчингийн үйл ажиллагаа бүгд одоо доголдно. Тэрнээс болоод хоолоо идж байгаа үед нь тархинаас очиж тэр ялгаруулах даавруудыг ялгаруулж чадахгүй. Тэр тархины өөрөө удирдах тэр удирдлага нь зогсчихж байгаа учраас хоол шингэц модно. Тийм учраас яг үгээр энэ дээр нэгт тэр хоолыг шингэцийг сайжруулахын тулд нуруунда шилэн үзүүнээс ахуулаад ахар сул хүртлээр өдөр болгон массаж хийжээ, иллэг хийжээ. Энэ иллэг нь ямар үр дүн авчирдгүү гэхээр тэр бидний тархинаас энэ эд эрхтэн лөө очих мэдрэлчин бидний нугсаар дамжаад тэгээд салбарлсан олон мэдрэлийн судсуудаар эрхтнүүдийг очиж мэдрэлжүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр долгионыг сайжруулахын тулд таны нуруу нугалмын тэр одоо тохио дамжих, импульс дамжих тэр дамжуулалт нь сайн явагдах хэрэгтэй. Тэгэхээр бид нар тэр чангар одоо ерөнхийдөө нурууны өвддөг хүмүүсийн тэр нурууны нугалмыг тойрсон булчингууд нь дандаа чангарсан, хатуурсан байдаг. Тэгээд хатуурах тусмаа л улам л мэдрэлжүүлэлт нь муудчихдаг. Тэгэхээр иллэг хийж өгснөөрөө тэр чангарсан булчингуудыг суллаад энэний тусламжтай яг нөгөө мэдрэлжүүлэлт нь сайжирж өгнө. Нэгт энэ бол механикаар. Хоёрт гэвэл хоолны шингэцийг сайжруулахад дэмжиж өгдөг хүнсний бүтээгдэхүүн. Хүнсний одоо төрөл хэрэглэх хэрэгтэй. Хүнд хоол нэг дор идэхээс зайлсхийх хэрэгтэй. За миний одоо өнөөдөр дахиад 3 дахь хэлье. Хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг нөхөн сэргээдэг. Яг чиглэсэн одоо бүтээгдэхүүн байгаа манад өрлөн бүтээгдэхүүн. Нэг сав нь за 30-аас 42 хоног хэрэглэдэг нь 66800. Одоо гадаа гараад бид нэр ресторанд ороод 2 хүн хоол идэх хоолны л мөнгөөр та 30-аас 42 хоногийн нөхөн сэргээх эмчилгээний одоо эмчилгээ хийж эхэлж ийн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр одоо үрэл байдаг юм. Тэр үрлийг бол хэрэглээрэй гэж би зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр энэ бол гаж нөлөө байдаггүй. Химийн янз бүрийн синтетик бодис ороогүй учраас тасал болохгүй, гаж нөлөө үүсгэдэггүй. Тийм учраас аль болохоор зөөлхөн аргаар хүүхдүүд ч хэрэглэж болно. Түрүүн нэг хүн дээр хүүхдийн асуудал бас хүүхдээс одоо амнаас нь муухай өмхий үнэр гарч ийн гэл ингээд бичсэн харагдсан түрүүн. Тэгэхээр ийм хүүхдүүд хүртэл хэрэглэж болно. Тэгэхээр нэг настай хүүхдээс ахуулаад өтөл буурай бүх насныхан хэрэглэж болдог. Тэгэхээр жирэмсэн эхчүүд хэрэглэхгүй. Яагаад тэгэхээр тэнд бол тодорхой хэмжээний нөгөө бодисын солилцоо сайжруулах юм ургамлууд орсон байдаг учраас жирэмсэн эхчүүд хэрэглэхгүй. Хөхүүл эхчүүд бол хэрэглэж болно. Тэгэхээр жирэмснээс бусад бүх хүмүүс хэрэглэж болдог. Нэг хүртэлх насны хүүхдүүд хэрэглэхгүй. Тэгэхээр нэгээс дээш насныхан хэрэглэж болдог ийм юу байгаа. Тэрнийг хэрэглээрээ ариун заяа ариуна. За энэ сүүлийн асуулт авъя да. Одоо 9 бүр 20 болж байна. За атрофи гастрит гэсэн онцтой юм байна. 2 жилийн өмнө антрум хэсэгтээ гişэчний метаплазия байсан. Тэр нь гайгүй болсон. Сахин дурандулсан. Одоо эмчилгээндээ танахыг сонирхож байна. Өдөрлөгт оролцмоор байна. Даруй болох уу? Би хөвсгөлийн хүн байна гэж байна. За энэ дээр ангаахын нэршлүүд нэлээд ийдсэн. Бусад хүмүүст маань бас хэрэг болох болов уу гэдээ би нэг тайлбарлажээ. За хотоодны хатан гэршилт өрсөлдөлтэй хүн юм байна. 2 жилийн өмнө хотоодны гарах хэсгээр гидсний эдийн солигдол гэсэн онцтой өгдсөн орж ирсэн байна. Тэгээд тэр нь гайгүй байна гэсэн сахин дурандулсан. За гидсний эдийн солигдол нь үүссэн байвал талбайгаа томруулахгүй хүрээгээ тэлэхгүй байх нь хамгийн чухал. Үүссэн хувирсан байгаа хэсэг бол буцаж ирүүл болно гэж бол байхгүй. Тэгэхээр гайгүй болсон гэдэг нь магадгүй
талбай хүрээгээ тэлэхгүй яг тэр тухайн үеийн 2 жилийн өмнө хөрөөл байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр магадгүй та эмчээс илсэн байх, эмнэлгээ сольж үзүүлсэн байх. Тэгэхээр энэ дээр бол яг өмнөх эмч дээрээ очил уг нь зүгээр байдаг гэдгээ дахиад хэлчихье. За тэгээд манай дээр ирж чатаар холбогдчихж болно. Бид нэр бол онлайнаар бүх шинжилгээнүүдийг аваад би өөрөө нэг бүрчлэн үзээд тэгээд хариулт бичээд ингээд ийм хөтөлбөр манад тохирно гэж зүлээ явчихдаг. Гэхдээ нэг сул тал нь чатд хариулах нь жоохон удаан байдаг. Яг тэгэхээр цаг авсан хүмүүстэй нэгдүгээр яг офс дээр ирж байгаа хүмүүстэй бид нар үйлчилдэг. За уцаар яг ирээд байгаа хүмүүстэйгээ зөвлөгөөгөө өгдөг. Тэрний дараагийн шатанда чат руугаа ордог. Тэгэхээр зарим өдөр бол чатаа харах завгүй. Тэгээ өдөрт бол олон 10 хүмүүс биднэрт шинжилгээнүүдээ явуулдаг учраас дараалалд орчхоор заримдаа бүр 7 хоног 10 хоног хүртэл бид нар хариу бичихгүй байх гэдэг. Тэгэхээр хэрвээ та яаралтай байгаа бол манай менежерүүд рүү холбогдоод яг бол арай дүт замаар зөвлөгөөгөө авчих байхаа гэж бодож байна. За Цэвэлмаа бандан маш сайхан зөвлөгөө хичээл зааж өгдөг. Таньдаа их баярлж байна. Баярлж байдгаа гэж. За баярлалаа. За ингээд юу вэ? Өнөөдрийнхөө лайвыг дуусгая. Тэгэхээр 2 сард бол бид нар нэг л лайв өнөөдөр явуулж байна. Гэхдээ бид нар манай хуудсыг дагаад явах юм бол бид нар зөвлөгөөнүүдээ байнга видео хэлбэрээр, reels хэлбэрээр, story байдлаар, зурган, текстэн одоо хурж болох бүхэл хэлбэрээрээ та нартай тавьж байгаа. Тэгэхээр манай пэйжийг дагаарай. Хэрвээ та лайк дараагүй бол лайк дараад, фоллоу хийгээд дараарай. За өнөөдөр миний өгсөн зөвлөгөө хэрвээ танд хэрэгтэй байгаа бол та зүрхээ дараарай. Зүрхээ бити хайрлаарай. Яг тэгэхээр зүрх тавьснаар та манай дараагийн тавих мэдээлэл танд хоцрогдолгүй очих юм боломж бол нэгддэг. Нэгдүгээр хоёрдугаар та бусад хүмүүст хэрэгтэй мэдээллийг өгөх нэг боломж болдог. Facebook-ийн алгоритм одоо тэр хиймэл оюун ухаан яаж ажилладаг вэ гэхээр таны үзэж байгаа таалагдсан мэдээллийг таны хайртай хүмүүст буюу тантай найз хүмүүст харуулдаг. Тэгэхээр тэр хүмүүс таны зүрх тавьснаар энэ мэдээллийг бас олж авах, сонсох магадгүй яг хэрэгтэй байгаа тэр хүнд энэ мэдээлэл очих тэр боломж нь болдго юм байгаа. Тэгээ та өөрийнхөө профайл дээр бас шеэрлээд бидний ажлыг дэмжиж өгөөрэй. За тэгээд 2 сарын 11 буюу 2 дахь өдрийн өдөрлөгтөө та бүхнийг урьж байна. За тэгээд миний түрүүний танилцуулсан хоолны шингэцийг сайжруулж өгдөг ходоод үзсний үйл ажиллагааг нөхөн төлжүүлж дэмжиж өгдөг 42 хоногийн 66800 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг захиалгаар хүргэлтээр авч болно, хурж ирээд авч болно, үйлчлүүлээрэй. За ингээд бүгдэнд нь сайн сайхныг хүсье, сайхан амраарай. За тэгээд цагаан сараар яаж хооллол яавал зохимжтой вэ гэдэг ийм зөвлөгөөг би цагаан сар хүртэл та нартай бас сурал байдлаар хүргэе. Ягаад тэгэхээр цагаан сарын дараа эмнэлэгт очих одоо зам бол улам тод болдог. Тийм учраас тэр замыг бүдрүүлцгээе хамтдаа. Тэгээд нэг уриалга хэлмээр байна. Ирж байгаа зочдтой сонголттойгоор зууш бэлдээрэй. Бити ганцхан төмсний салаад бэлдээрэй. Хажууд нь навчит ногооны салаад, ногоон ургамлын одоо орсон зуушнуудыг сайн бэлдээд өгөөрэй. Бити чихэртэй ундаа аваарай. Чихэртэй шүүс бити аваарай. Оронд нь та жимсгэнтэй ойн жимсгэнийг хандлаад чацарганаа хандлаа чихэр хийхгүйгээр савлаа тавьчаарай. Тэгвэл тэрий чинь ууж байгаа хүн хоол нь сайн шингэн шүү. Ходоод гитсэн цочрохгүй. Тэгээд дээр нь бас юу хэрэгтэй вэ гэхээр дунд нь та бүх маань өөрөө цагаан гатаа усуугаад яваарай. Цагаан гатаа жилитэй лав байдгийг манад хоол идэл араас нь ажиллаа тавил тэр цагаан гаан таны хоолыг шингээгээд өгдөг юм зажилдаг зүгийн лав байдгийг жилитэй учраас бас давхар үрслийг дараад өгдөг. Тэрийг сайн ажиллаарай. Тэгэхээр ер нь бол цагаан сараар бүгдээрээ баг өвдцгөө биеиндээ сайхан гээд олон боломжийг олгосон өргөн сайхан цагаалгаа хий ширээгээ засахдаа сайн бодоорой, бодолцоорой, бие бинийгээ хайрлаарай гэж хэлмээр байна. Тэгээ ходоод гидсийг бол бид нэр хоолоороо ангаад шүү, эмээр ангаадгүй юм шүү. Тэгэхээр ходоод гидсээ эмгүү ангааж сурцгаая. За ингээд дараагийнхаа мэдээлэл зөвлөгөөгөөр бүгдээрээ уулзцгаая. Сайхан амраарай.